Ганагийн сүгт давтай морил. Жаахан байхдаа би хөршийнхөө Лекси гэдэг охинтой маш сайн найзууд байж үлээ. Манай хоёр айлч их ойр дотн байдаг байсан. Бүр аав ээжүүд маань хамтдаа мотоциклын аялалд явдаг байлаа шүү дээ. Тэгж явахдаа Лекси бид хоёрыг аль нэгнийхээ байшинд хамтд нь үлдээдэг байв. Энэ нь бидний хувьд хүүхэд насны минь байдаг л нэг хэсэг болсон. Лекси бид хоёр хоёулахнаа үлдсэндээ айгаад байдаггүй. Өмнө нь ямар нэгэн зүйл болж байгааг болохоор тэр шүү дээ. Гэвч тэр нэгэн шөнө бүх зүйл үүрд өөрчлөгдсөн юм. Лекси бид хоёр түүний унтлагын өрөөнд юм яриад инээж хөхрөөд сууж байв. Орны хажуугийн тавир дээр байх жижиг гэрлийн тусгал өрөөг зөөлөн гэрэлтүүлээд нөхцөл байдлыг улам аятай тухтай болгоно. Гэтэл гинэд хаа нэгтгээс маш хурц гэрэл цонхны хөшийг нэвтлэн орж ирэхэд бид хоёр ярихаа болж бие рүүгээ сэрэмжлээ харсан юм. Хормын дараа чихэнд дасал болсон мотоциклийн моторын зөөлөн хөнгөнөх чимээ орчныг дүүргээд ирэв. Аав ээжүүд маань ямар нэг юм мартаж дээ гэж бид хоёр бодсон. Гэвч бид хоёрыг орноос босч амжаагүй байтал хаалга тогших чимээ дуулдах нь тэр. Маш ааж уухнаар 3 удаа тогших чимээ. Тэгснээ танихгүй эмэгтэй хүний зөөлөн хоол агарч хүн байна уу гэж асуув. Лекси бид хоёр гацчихсан. Манай ээжүүдийн хинэнч биш. Огт танихгүй хүний дуу хоолой. Бид маш хатуу Texas-ын аялагтай улс шүү дээ. Энэ хоолой нэг л биш байна. Хитрхи зөөлхөн, хитрхи болгоомжтой гэмэрч юм уу та. Яг л хүчлэн байж тайван өнгө гаргахыг хичээсэн мэт. Дараа нь хаалга онгоох хятансан чимээ гаргах нь тэр. Гэвч тийм хятнах чимээ гарах боломжгүй. Лексигийн байшин хуучин болохоор хаалгын дээшээ үл ялэг өрөхгүй л шал зурн чимээ гаргаж онгойдаг юм. Бид тэр чимээг нэрээ мэддэг шиг хаанаас ч сонссон мэддэг. Бас нэг асуудал гэвэл бидний хинэнж хөлийн чимээ сонсоогүй. Хөлийн чимээ байхгүй, шал зурх чимээ байхгүй. Ердөө тогшилт танихгүй хоолой тэгээд онгойсон хаалга. Лекси бид хоёр хөдөлгөөсөө ч айжсэн. Хэн нэгэн дотор ороод ирч гэж. Бид энд өөрсдөө хамгаалах зэвсэг байгаагүй. Байлаач өөрсдөө хамгаалж чадхааргүй байв. Гэвч бид үл таних этгээд хэн болохыг харах хэрэгтэй гэж шийдсэн юм. Зүрх минь бүлгэлэн цоглоно. Тэгээд Лекси рүү арав. Толгойд өгч байна. Ингээд бид хоёр хөдлөлцөөд үлэм идэрэ гიშгсээр зочны өрөө рүү очив. Ур таалга нь дийлгээтэй байна. Дадаа гэрэл анивчна. Байшингийн урдах зогсоол хоосон байв. Чимээ сонсогдоод байсан мотоциклч тэр хүн амтэнч тэр байсангүй. Хоосон. Эцэг эхчүүд маань эргэж ирээгүй байна. Лекси чичирхийг би мэдрэв. Мотоциклууд хаана байна гэж тэр шивнэн. Би хариулаагүй. Гэдэс дотор минь мушгарах шиг болж цээжин дотор зүрх минь бөмбөрдөөд байсан болохоор хариулж чадаагүй. Ямар нэгэн зүйл буруу байна. Маш буруу. Бид хоёр бүх хөрөөнийхөө болонд хог шалгасан боловч хинч юуч байсангүй. Байшинд биднээс өөр хинч алга. Гэвч хин нэгэн эсвэл ямар нэг юм байгаа нь мэдрэгдээд байлаа. Агаар хүндэрч биднийг ажиглаад байгаа юм шиг мэдрэмж төрөх юм. Байшингаар явж өрөөнүүдийг шалгаж байх үед нэг тийм эргээд харчвал ард минь хин нэгэн зогсож байгаа юм шиг мэдрэгдээд байсан. Гэхдээ Лекси бид хоёр өөрсөддөө хаалга салхиндл онгойчтэй гэж хүчээр шахав тгүүлсэн. Дуу хоолойг хоёулаа төсөөлсөн болов. Байшингийн хажуугаар өнгөрсөн мотоциклийн чимээл гарч бид хоёр хитрхи ургуулад бодчихжээ. Тэгээд бид Лексигийн өрөө рүү буцаадгүй. Гэтэл Лекси өрөөнийхөө хаалгыг хаах гэснээ ойччихв. Унчихсан гэдэг үг илүү таарах юм байна. Яг л утсан хүүхэлдийн утсыг нь тасдчихсан юм шиг. Би самгардаад түүний урд сөхрөн суув. Лекси яасан бэ, юу болсон бэ гэд түүнээс асуусан боловч юм дуурахгүй байв. Найз минь айсанда бүлтээ идлээ томорчихсон миний ардах ямар нэгэн зүйл рүү гөлрөөд байлаа. Би харцыг нь дагуулад эргээд харсан ч
юу ч байсангүй хов хоосон. Мөрнөөс нь бариад аажуухан сэгсрээд Лекси юм дууралтаа гэсэн чинь гинэ тогтсон амьсгаа авч ээрч дүгдрэн байж хэдэн үг хэлв. Аав ээж хоёрын өрөөнд байсан гэв. Юу байсан гэдэг юм бэ гэж намайг асуувал Лексигийн хамаг бие чичирснэ нэг өндөр зүйл гэх нь тэр. Үүнийг хэлсэн дууны өнгө намайг бүр айлгаж өргөв. Би коридорын цаад хэсэгт байх өрөө рүү дахин харлаа. Хаалга нь ганц санж өрхтэй үгүйтэй онгойчгож. Гүйж очоод тэр хаалгыг нээж дотор нь юу байгааг хармаар санагдсан. Гэхдээ би тэгээгүй л дээ. Харин Лексиг босгоод орон дээр нь суулгаж өрөөнийх нь хаалгыг хаагаад түгжсэн. Тэр шөнө бид хоёр гэрлээ унтраалгүй ямар нэгэн чимээ гаргахаас айж хоорондоо шивнэлцсээр үүр зайлгсан да. Маргааш нь аав ээж нар маань ирэхэд бид хоёр бүгдийг тэдэнд ярьсан. Тэд хамтдаа байшинг шалгаж өнцөг болон тохой бүрийг үзсэн ч юу ч байгаагүй юм. Хар дарсан зүуднээс гэнэт сэрсэн юм шиг бүх зүйл бах байдгаар байлаа. Ядчил ингэж утсан. Гэвч үгүй байсан. Тэр шөнөөс хойш Лексигийн юмс өөрчлөгдсөн. Тэднийхэн гэр бүлэрээ хачинжигтэй юм анзаарах болж шөнө болохоор хэн нэгэн эмэгтэй шивнээд эсвэл хэн нэгэн тэднийг ажиглаад байгаа юм шиг байдаг болсон гэсэн. Нөхцөл байдал улам бүр муудсаар эцэст нь тэд тэс чадхаа болоод нүүсэн юм. Харин тэр нэгэн шөнө байшинд орж ирсэн тэр юм тэндээ үлдсэн. Дараа нь манай хажуугийн байшинд айл тогтхоо болсон. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Хэдэн жилийн өмнө дөө найз залуутайгаа хамт хамаатны таз очилсан юм. Айл хүндрүүлэхгүйгээд бит хоёр зочид буудал байрлсан л та. Тогтоо сайхан буудал байсан ч цаанаал нэг биш байсан. Гэхдээ би аян шиж ядарснаасаа болол ингэж мэдэрч байгаах гэж бодсон. Эхний шөнө бид хоёр ядраад шууд л унтахаар орондоо орсон. Тэгээд шөн дунд гинэт сэрчгдэг хүн шүү. Нүдээ нээсэн ч тас харанхуй өрөө юр бусын чимээгүй. Зүрхний цохилтоо сонсохоор тийм анир чимээхүү байлаа. Хажуу тийшээ хараад ивдсэн чинь өрөөний болонд хүн зогсож байгаа юм шиг харагдсан. Өндөр харс өдөр. Болонд өрөөний хамгийн харанхуйд тэр зүйл огт хөдөлгөөнгүй зогсож байсан ч дүрсэн ялгагдаж байлаа. Гэхдээ нэвт харагдаад байсан. Айдсын мэдрэмж төрөөд зүрх хүчтэй цоглов. Тэр зүйл рүү би нүд завчилгүй хараал байлаа. Харах тусам тэр юм бийжиг шиг болж үүнтэй зэрэгцээд өөртөө чидэнгийн суурай гэж итгүүлсэн. Тэнд угаасаа чидэн байх л ёстой. Тэгээд би доороо эргэж найз залууга тэврээд хөнчлөө давуулж учаад унтаад өгөв. Өглөө нь урд шөнийн харсан зүйл ой тойнд минь тодхон буцаад ирэв. Тэгээд нөгөө болон руу чидэнгийн суур байгааг харахаар эргэтэл хов хоосон байхан тэр. Тэнд юу ч алга. Энэ тухай найз залуудаа өөрийгөө хүчлэг шахуушаа олсоор хэлв. Тэгсэн чинь түүний царай хувхай цайчихсан. Би чамайг айлахыг хүсээгүй. Би бас урд шөн сэрсэн. Яг л энэ нэг намайг ширтээд байгаа юм шиг санагдсан. Буцаж унтах гээд ерөөсөө чадаагүй. Тэгээд хэвтээд байлтай нүшгээд босоод буудлын баар орж ганц хоёр пив ууж угаад үүр цамигц буцаж орж ирсэн. Гэдэг байгаа. Хамаг би сулраад ирэх шиг болов. Бодоод үзсэн чинь шөнө түүний босч явсныг нойрон дундаа бүр түрхэн анзаарснаа саналаа. Тэгээл тэр буудлаас өдөртөө гарцгаасан да. Одоо хүртэл харанхуй өрөөнд байхаар тэр зүйл санагдаад байдаг юм. Та яг одоо Ганагийн сүхтэй хамт байна. 2021 онд манайх гэр бүлэрээ ковид туссан юм. Би хамгийн хүнд туссан болохоор эмнэлэгт хэвтсэн. Тэр шөнө би минь тавгүй, сэтгэл санаа минь муу байлаа. Би чихрийн шижинтэй хажуугаар нь даралт гисээд халуураад бүтэн 2 хоног хөдөлгөн байтугай хоол идэхтэн хэлгүй байсан. Нөхөр хүүхдүүд минь миний хувцс сунаар ойр зураг хэрэгцээтэй ямиг бэлдээд түргэн дуудаад явуулсан. Ковидын үе болохоор тэдний миний хинэн ч надтай зүг эмнэлэг рүү явж чадаагүй. Түргэний машинд явахдаа би уйлсаар сүвлэгч намайг аргацсаар эмнэлэг өрсөндөө би өхмээргүй байна гээл уйлаад байлаа. Шөнийн 2 цагийн үед эмнэлгийн өрөөнд орсон болов уу?
Маргааш сэрээд утсаа шалгасан чинь миний хамгийн сайн найз нас орсон мэдээ ирсэн байлаа. Би өдөржингөө уйлсан. Дараагийн өдөр нь би эмнэлгийн орон дээр хэвтэнгээ онлайнаар найзынхаа оршуулах ёслолыг үзсэн юм. Тэр өдөр эмч нар ямар ч арга хэрэглээд халуун буугаагүй. 3 дахь өдрийнхөө оройн нөхөр хүүхдүүдтэйгээ ярьсан. Миний төлөө залбираарай гэж тэднээсээ гуйсан юм. Би үхмээргүй байлаа. Тэгээд ч өрөөндөө ганц харахнаа байсан. Шөнө өрөөнд хүйтэн болохоор нилээд даарч хонсон. Сэвлэгчээс давхар хүнжил гуйсан ч хитрхи халуунтай бас даралт гисээд байгаа болохоор хамаагүй хожиж болохгүйгээд өгсөнгүй. Орон дотор холборсоор шүн дундуулгаж амарч чадахгүй байв. Бас тэр өдөр аав минь бурхан болсны 3 жилийн ойлж таарсан юм. Өрөөний хан руу харж хөвтөж угаад байрлалаа солиод нөгөө тал руу нь харж хөвтөд гайхсандаа бараг өмдийгөө тэрсэн. Орны минь хажууд нэг хүн зогсож бахан тэр. 30 гаруй настай эмнэлгийн цагаан халаад боромдтой залуу. Тэр залуу орны хажуугийн шүгэн дээр тавьсан байсан албагийг минь авч хэрэгэлдүүлэнгээ над руу нэмсгэлж байлаа. Тэгээд над руу бүхийж ойртоод 3 удаа чи зүгээр болно гэж хэлсэн. Энэ үгийг сонсохдоо зэрэгцээд халуун минь буурах шиг болж би бүхгүйх чинь унтаад өгөв. Маргааш сэрээд сөвлөгчээс өчигдөр оройны ийдэг залуу эмчийн тухай асуусан чинь намайг шүнжэнгөө унтсан. Гэхдээ уйлаад аавда хайртай бас гэр бүлээ орхиод үхмээргүй нэгээл яриад унтаад байсан гэлээ. Би 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Нөхөр минь намайг ирж авсан. Замдаа уйлаад байсан болохоор нөхөр надаас яагаад уйлснийг минь асуусан. Учир нь гэвэл миний эвтэж байсан өрөөнд 5 дахь өдөр орж ирсэн 2 хүн нас урсан юм. Эмнэлгийн ажилчид тэдний цогцыг ууданд хийгээд өрөөнөөс авч гарахыг би харсан. Одоо бодоход тэр нэгэн шин намайг хэн нэгэн үхлээс хамгаалж хажууд нь байсан гэдэгт би итгэдэг. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.